Би шинэ гэрэл авсан байхгүй юу? Ийм том гэрэл. Тийм дээрх. Гэртээ контент ер нь бол илүү түлхүү хийх гэж байгаа учраас гэртээ ингээд хан дээр суурилахад хүний анхаарлыг татгааргүй байх зорилгоор нэг гэрэл. Very nice. Nice. Хи. За, YouTube-ийн пассвортыг сансан. Окей. Би баг өнгөрсөн жил баг бичлэг хийгээгүй юм болов? Нилээд удаан хийгээгүй баха. Баг намайг үзэж байгаа хүмүүс баг манай эхнэрийн бичлэгийг үзсэн байгаа. Гэр мэр тогтчуулаад Монголд ирээд бла 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 зөндөө олон юмнууд болсон. Энэ видеогоор би Монголд ирээд яаж деск сетапаа өөрчилсөн бэ? Бас л илүү технологитой холбоотой миний одоо яг ширээн дээр байгаа зүйлсүүдийг өнөөдөр харуулъя гэж бодлоо. Хамгийн сүүлд би desk setup бас 2025 оны эхний бичлэг билүү, сүүлийн бичлэг билүү болгож оруулж хахад тэр бол яг Австралид видео, cinematography болон одоо тийм ажил төрөлтэй илүү холбоотой маягаар desk setup бол хийжсэн. Энэ удаагийн ялгаа нь гэх юм бол би өдөө амьдарч байгаа. Тэгэхээр тэгж их хэмжээний өмнөх шиг видео ажлууд байхгүй учраас энэ desk setup маань илүү миний passion тал руугаа passion project-ууд хийх ч юм уу тиймэрхүү талдаа илүү болсон гэж бодож байгаа. За хамгийн түрүүнд орё л да. Компьютер яг хэвэндээ байгаа. Би энэ компьютерийг бараг сүүлийн 4 жил апдейт хийгээгүй. Апдейт хийчихэд ерөнхийдөө дөгч байгаа гэж ярьжсэн боловч тэрнээс хойш нэлээд ажлууд гүйцэтгсэн commercial юун дээр ажилласаар л байгаа. Гэтэ хангалттай ажиллаад байгаа болохоор одоо тийм их хэмжээний мөнгөний инвестмент дахиж хийгээгүй. Дахиад бүтэн жилийн турш ерөнхийдөө сайжруулаагүй гэсэн. Apple-ийн Studio Display 5K дахиж Монголд ирээд худалдаж авсан. Тэр амар том алдаа болсон билээ. Австралид би энэ дэлгэцийг $1700 зараад Монголд ирэнгүүтлээ Монголд худалдаалж байгаа хинч байхгүй. Тэрнээс болоод би Америкаас захиалахад би 5.5 сая төгрөгөөр захиалж оруулж ирсэн. Тэгэхээр ер нь нэлээд алдагдaltaй. Бараг тэрний оронд Австралиас зөв шиппинг хийсэн бараг дээр байсан юм билээ. Ер нь гадаадад амьдарч байгаад Монголд ирэх байгаа бол авч явж болох бүх зүйлээ л авч яваарай л гэж зөвлөе. Keyboard адилхан. Keyboard би хэвээрээ Keychron-ы K одоо бүр нэрийг ч мартчихжээ. K3-ын энэ ч одоо Mark 2 гэх юм уу сайжруулсан хувилбар гэдэг тэрийг нь бол ашиглаж байгаа. Энэ хойдгийн гэрлийг асаахаа мартчихжээ. За өөрчлөлөө. Энэ чихвч бас өөрчлөгдөг байгаа. Юу вэ? Apple-ийн AirPod Max юу лээ? Эний шин загвар нь гарсан байсан. Гэтэ ганц ялгаа нь гэвэл Lightning port-оос USB-C болсон. Very underwhelming. Нэг тэгж upgrade хийн гэхэд хэцүү шин загвар. Нэрээ та хэдээс нэг асуумаар байгаа зүйл их юм бол энийг айгүй олон жил хэрэглэнгүүд одоо энэ дээдлийн хэсэг нь ингээд сулраад порлон жоох ингээд хэр дагаа жоох одоо нэг олон цагаар зүчиж байгаа болохоор хүс болоод энийг та хэд ер нь яаж цэвэрлэхийг мэдэхгүй заавшгүй шинэ порлон авах хэрэгтэй байдгүй юу? Эдгээр зүйлсүүд нь бол ер нь бол өмнөх desk setup-тай адилхан байгаа. Зүгээр энэ setup-ны ялгаа нь гэх юм бол энэ болохоор IKEA-гийн Plaza гэх тавиур байгаа. Нэлээд хэдэн жилийн өмнө худалдаж авсан. Хотынхаа байранда ашиглаж байгаад энд аваад ирсэн байгаа. Энэ тавиур өөрөө яг дангаараа бол амар хөдөлгөөнтэй. Тэгээд тийм учраас хананд бих шаардлагатай болсон. Ханы доор чинь плинтус байдаг учраас одоо хан дээр шууд ингэж наалдах боломжгүй учраас нэг тийм хөндийрүүлэгч хэрэгтэй болоод тэрг нь болохоор зөв шүү 3D принтерээр гаргаад ирсэн. Тэгэхээр 3D принтерээ бас Австралиас авчирсан бол айгүй зөв шийдэл болж өгсөн. Тэгээ 3D принтер маань яг энэ доор энэ тарж байгаа бол энд байгаа. Энэ Plaza-гийн тавиур дээр болохоор энэ хойно харагдаж байгаа pegboard яг үндэ бол дагалдаж ирдгүү. Энийг саяхан суйрлуулж үзсэн. Pegboard-ны хувьд би IKEA-гийн өөрсдийнх нь stock юм нууны shelving system-ыг бол ашиглаж байгаа. Ирээдүйд гэх юм бол би 3D принтерийг ашиглаад яг custom ингээд бүх зүйлийг нь тааруулах болох хуц одоо team зүйлсүүдийг бол тавих боломжтой. Энэ pegboard-ны яг гол үндэс нь болохоор илүү team charging station маягаар би хэрэгжилж байгаа. Ганц хоёр organizing зүйлсүүд байгаа. Жишээлбэл манай эхнэрийн маскнууд нь энэ дотор байдаг.
нүүрний ганц хоёр юмнууд байгаа, гарын тос гэх хэмжлэнгээр ийм зүйлсүүдийг ч гэсэндээ ингээд хийгээд энэ ч одоо ялч ингээ хоёр хүн ашигладаг ширээ учраас ийм зориултаар бас ингээд яндалсан байгаа. За дээдлийн хэсэгт нь бол мэдээж хэрэг миний дурангууд, камертай холбоотой зүйлсүүд болон тийм passion project би 3D принтерээр дурангийн rehousing бол хийх аюул сонирхолтой учраас эднээсийн бас төлөвлөд маань байгаа. Ширээний хувьд болохоор шин ширээ гэхээс илүүтэйгээр энэ хуучин өмнө нь хэрэгжилжсэн ширээ байгаа. Уртын хувьд нэлээд урт учраас 160 см-ийн ширээ бид нэр ануун дээрээс хийлгэжсэн, нэлээд зовж хийлгэжсэн. Хоёр хүн суугаад зэрэг одоо ажил хийх боломжтой байдлаар зохицуулсан боловч хоёулаа суугаад ажил хийнэ гэж баг байхгүй л дээ. Маусаас хойсон нэр нь болохоор Keychron M3 гэдэг. Өмнөх маусыг та хэд санаж байгаа бол нэг нь Logitech-ийн 304 билүү. Нөгөөх нь болохоор MX Master 3S гээд Mac-д зориулсан хоёр маусыг ашигладаг байсан. Боловч манай охин гейминг маусыг маань энэ scroll-ыг нь авчиж зажлаад идээд хэрэглэнээс гарсан. MX Master-ыг би яагаад ашиглахаа болсон бэ гэхээр айгүй хүнд маус шиг санагдсан. Тэгээд би угаасаа Keychron-ы бүтээгдэхүүнүүдэд их дуртай учраас Keychron-ы маусыг ер нь сонгосон. Би энэ удаадаа болохоор гар утас ширээн дээр тавьсан баг. Яагаад энийг тавьсан бэ гэхээр энэ бол iPhone 12 mini. Би энэ утсыг нэлээд хэдэн жил одоо хэрэглэжлээ. Би яагаад одоо хүртэл хэрэглэдэг вэ гэвэл би нэг гараараа утсандаа ингээд хүрэх нь зөв гэж боддог. Тэгэхгүй ингээд сүүлийн утас нь бүгд том болцсон. Жишээлбэл 2025 онд нэг ширхэгч 5 инч гэдэг лөө. Тэрнээс 5 инчээс жижигхэн утас, нэг ширхэгч утас гараагүй. Бүгд одоо дандаа том болцсон. Тэгээ иймэрхүү жижиг утас бол ховрын бараа. Яг өнгөрсөн жилийн 9 сард үл 10 сард шинэ iPhone тэр чинь 17 нөлөө зарлагдахад Pro загварыг нь яг авъя гэж бодож исэн боловч авахгүй байгаа шалтгаан маань өөрөө спикер нь харах юм бол target audience нь яг над шиг хүмүүс байх хэрэгтэй юм шиг. Бичлэг хийдэг, cinematography юм чухал гисэн хэдиж надад ингээд мэргэжлийн камер байхад би утсаар одоо cinematic юм аавна гэдэг юм утгагүй байгаа байхгүй юу? Тэгтэл iPhone-ы одоо хамгийн шинэ загварыг нь худалдаж авч байгаа хүмүүс маань нөгөө л нэг худалдаж авах чадвартай нэг ах эгчнэр байдэн штэ. Эсвэл ингээд нийгэмдэр нэг арай нэг жоохон fancy харагдах гэж оролдож байгаа ч юм. Тийм хүмүүст л баг зориулсан утас юм шиг надад санагдсан. Энэ зүгээр миний бодол шүү. No offense. Утас хэлж байгаа юм гэж бодсон шүү. Үнэхээр утас нь орж ирсэн. Тэгмэд хуучин утас авч яхах юм үстэй. Хуучин загвар авч яхах. Гэхдээ тэр чинь overpriced нэг тийм дэрс нь үнэ нэмэгдсэн шүү дээ. Pro-гийнхэн загварх нь үнэ. Тэгэнгүүт ингээд бүр хуучин iPhone барьдаг хүмүүс байлаа заяа. Ингээд утас салах хэрэгтэй болсон. Тэгмээ зах зээл өөр юм сонголтоо. Энгийн нь. Нэр нь гэсэн яг энгийн iPhone биш дээ. Энгийн iPhone 17 Pro-гоос хамаагүй өндөр value-тай. Үнийн хувьд $300 хямдхан гэж байгаа. Тэгэнгүүт яг SM дээрээ тэр чинь Монгол төгрөгөөр шилжүүлэхээр тэр чинь баг $500 зүрх гарчиж байгаа байхгүй юу? Ялгаагүй 120 Гц-ийн дэлгэцээр апдейт хийгдсэн storage-ны хувьд хамаагүй дээр сонголттой хэмжээний хувьд ямар ч ялгаа байхгүй. За ганц дутагдaltaй юм тэр чинь 5x тэлэ 100 билүү. Тэрнээс өөр ялгаа бол байхгүй байхгүй. Тэгэнгүүт энгийн хүмүүсийн хувьд тэр vapor chamber-тэй байх ProRes RAW-аар бичлэг хийх тэр юм функшнууд бүгд ямар ч хэрэгцээгүй функшнууд байгаа байхгүй. Яг value for money дээр энгийн хамаагүй сайн бүр. Энэ дээдлийн гэрэл маань болохоор ингээд би хөдөлгөчч болдог. Нийлээд нэмхэн шууд өөрлөгөө тусгаал. Энэ гэрэл маань болохоор Amarani Verge Max гэдэг гэрэл 60 см-ийн diffuser-тэй тэм зөөлөн гэрэл. Жижиг content creator-уудад бол хамгийн тохирсон гэрэл гэж би бодож байна. Хойно байгаа энэ нарийнхан гэрэл болохоор бас Amarani PT2C лөө тэр гэрэл байгаа. Тэрний одоо 2 фитийн урттай гэсэн. Тогтоогч нь соронзоор тогтдог. Плацагийн тавиур маань болохоор өөрөө төмрөөр хийгдсэн тийм тавиур байдаг. Тэгэхээр би нэг ингэж суглаад одоо энэ хойтлолтны соронзоор тогтдог учраас зүгээр шууд барайл ийм амхан тогтооч гэсэн. Тийм. Энэ десктоп лаптопн дээр байгаа нэг сонин зүйл. Энэ болохоор машины одоо нэг цасмаас цэвэрлэх зорилготой юм л да. Гэтэ энүүгээр нанг тоос ингээд тогтчихдээ штэ keyboard-ны завсар.
Энийг шууд ингээд үлээгээд цэвэрлчдэг нь амар гоё санагдсан. Нилээд хүчтэй үлээд юм билээ. Хамгийн сууд нь энэ сандал ер нь бол эстетикийг харж авсан л да. MSDA гэдэг random зөвхөн хятадын брендийн сандал ахгүй юу. Гэтэ хаа очиж үнэхээр чанартай санагдсан. Тэгээ суултын хувьд гэсэндээ нуруунд дээр ингэж ирж байгаа нь айгүй гоё, жижигхэн, авсаархан, мэдээж хэрэг гарны иймэрхүү юм уу байхгүй л дээ. Надад тэр бол жоохон илүү санагдаад байдیں۔ Хүмүүсийн их хөвчлэн голцоо ашигладаг сандалнууд нь Herman Miller-ийн $2000 үнэтэй, $1300 үнэтэй амар үнэтэй сандалнууд байдаг. Ergonomically хувьд ингээ нуруунд аягүй сайн гэж авч үздэг ч гэсэндээ зүгээр миний өөрийн бодол болохоор одоо сандлаа ингээд 1000 тухтай болгож явахын оронд нурууны булчингаас ажируулал та. Миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Би арай олон бичлэг хийх гэж оролдоно. Өөр үзхийг хүсэж байгаа зүйл байвал надад хэлээрэй. Хэлээрэй ч ихтэй комент үлдээгээрэй. Peace out.